зориулсан эзний ерөөл байна. За эзний үгээр өрөөгдөд бэлэн үү? Амен. За бэлэн байвал үгийг эхлээ бэлэн босгоод бүгдээр одоо залбираад дуусъя. За бэлэн үү? Амен амен. За хамтдаа Еврей номын 12 дугаар бүлэг 1-3 дугаар ишлэлээр өнөөдөр бүгдээрээ суралцснаа. Еврей 12 дугаар бүлэг 1-3 дугаар ишлэл. За би эндээс уншиж өгье. Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй гэрчлэлийн үлэм жагуу өвөлтэй тул альва саа тутгар ба биднийг тун амархан өргөддөг нүглийг хажуу тийш нь тавьж өмнөө тавигдсан уралдаанд төвчээртэйгээр гүйцгээе. Итгэлийг эхлүүлэгч бөгөөд бүрэн дүүрэн төгсгөгч болох Есүс рүү хараагаан өргөе. Амен. 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 Тэр өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг стомсорлон загалмайг твцсэн бөгөөд Бурхны сэнтийн баруун гарт заларсан юм. Сэтгэлээр унахгүй байж тэнхээгээ барахгүй тулд түүнийг санагтун. Тэрээр өөрийнх нь эсрэг нүгэлтнүүдээс тийм эсэргүүцлийг твцсэн ажээ гэсэн байна. За нэг жоохон дэвшүүлж би ч өндөр болцсон юм баг та. Нэг доор харагдаад байна. Баярлалаа урам өгөөд амен. Өндөр болчихжээ гэж. За өнөөдөр бүгдээрээ энэ гурван багц ишлэлээс хамтдаа эзний үгээс суралцснаа. Бүгдээрээ үгийн төлөө хамтдаа залбирая. Та намайг дагаа чангаар тунхаглаарай. За цаасан библиотек цаасныгаа бариад Android библиотек Android-оо бариад ухаалаг библич байх үү те. Библиотек бариад хамтдаа тунхаглая. За намайг дагаа хэлээрэй. Их эзэн минь. Энэ бол надад хандсан таны ерөөл баяр хөөр сайн сайхан хөгжил цэцэглэл бэлгсэн үг үлээ. Энэ үгэн дээр намайг хэн гэж хэлсэн? Би итгэлээр хүлээн авч байна. Би бол тэр нэгэн мөн. Энэ үгэнд надад юу байгаа гэж хэлэгдсэн? Тэр бүхэн надад байгаа. Энэ үгэн дотор надад ямар хүч чадал сойрхогдсон гэж хэлэгдсэн. Тэр бүхэн надад бий. Надад хандсан үгийг тань талархан хүлээн авч байна. Эзэн Есүсийн нэрээр. Амен. Амен. За өнөөдрийн сэдэв бол үнэн хэрэгтээ энэ цаг үеийн гол сэдэв болсон нэг чухал үгээр эзний үгийг хуваалцах гэж байна. За ямар сэдэв болоо? За хөлбөмбөг бол биш шүү. Одоо хөлбөмбөгийг хэлсэн ойлгомжтой. За ямар сэдвээр хуваалцах гэж байгаа бол энэ цаг үеийн хамгийн гол сэдэв болсон хаа сайгүй яригдж байгаа нэг сэдвээр өнөөдөр бүгд эзний үгээс суралцсан. Телевиз, радио, хэвлэл, мэдээлэл, соёл урлаг, улс төр, бизнес, гадаад харилцаа, эрүүл мэнд гэж салбар болгонд яригдж байгаа нэг чухал үг. Тэр мэдгээл чуулган дотор хүртэл яригддаг болсон. Чуулган хүртэл энэ үгээр амьсгалж, энэ үгнээс болоод өөрсдийгөө дүгнэж, энэ үгтэй жишиж, өөрсдийгөө хэмждэг болчиход байна. Тэгэхээр энэ үгтэй холбоотойгоор бүгдээрээ эзний үгийг суралцсанаа. За ямар үг вэ гэхээр амжилт гэдэг үг байна. Хаа сайгүй амжилтын талаар ярьж байгаа. Тэнгиз амжилт гэсэн нэртэй маш олон лекцүүд, амжилтанд хүрэх тэдэн алхам гэсэн олон номнууд, амжилтанд хүрэх янз янзын одоо бараг л амжилтгүй юм байхгүй болсон гэсэн. Бүх зүйл амжилт гэдэг нэрийн доор амьсгалж байгаа. Амжилттай бизнесмен, эсрэг талд нь юу байгаа вэ? Амжилтгүй бизнесмен. Өөр юу байгаа вэ? Амжилттай улс төрч, эсрэг талд нь амжилтгүй улс төрч. Амжилттай яваа тамирчин, амжилтгүй тамирчин, амжилттай уран бүтээлч, амжилтгүй уран бүтээлч, амжилттай гэр бүл нөгөө нь юу вэ? Амжилтгүй яваа гэр бүл. Тэр бидгийг амжилттай яваа чуулган амжилтгүй байгаа. Чуулган. За пасторуудын дунд хүртэл амжилттай яваа пастор гэдэг тодтгол бий болсон. Зарим газар очиод одоо үг хуваалцах юм эсвэл ямар нэгэн газар хэн нэгэн пастрыг танилцуулахдаа амжилттай холбоотой танилцуулдаг болж байна. Энэ бол үнэхээр амжилттай яваа пастор, үйлчлэл нь тийм байгаа. Олон хүмүүс түүний үйлчлэлээс болоод өрөөгдөж байгаа. Амьдрал нь гэрчлэл болж байгаа. Амжилттай пастор гэж танилцуулж байна.
Яг ингээд танилцуулахаар эсрэг талд нь амжилтгүй бас нөхдүүд байгаа гэсэн тийм одоо нэр томьёо автоматар бий болж байна гэсэн. Гэхдээ амжилттай байх, амжилтгүй байх нь Библиэд ямар холбоотой юм болоо? Ер нь Библи биднийг амжилтын араас битгий улаар гэж хэлсэн болов уу? Энэ талаар бид нар суралцж байгаа болов та юу гэж бодож байна? За тэгэхээр нэг чухал зүйлийг би танаас өрн асууя. Та ер нь амжилтанд дуртай итгэгч хүн үү? Амжилтанд дуртай юу? Ер нь амжилт бол осолтой гэж боддог хүн байна уу? Байна. Гэхдээ амжилтгүй яах вэ? Амжилтгүй зүгээр ингээл гоё даруухнаар гэж бодож байна уу? Ер нь амжилттай амьдрмаар байгаа хүн байна уу? Амаа. Хийж байгаа ажил дээр амжилттай баймаар байгаа хүн байна уу? Санхүүгийн тал дээр амжилттай баймаар байгаа хүн байна уу? Амен, амен, амен. Бид нар заримдаа даруй цанг амжилттай болж чадхад ойлгохдоо ер нь амжилттай байх чинь айгүй муухай бардам цанг. Ямар муухай бүтүүлэг библиэг бус юм ярьдаг юм бэ? Библийн бус юм гэж ойлгож болохгүй гэсэн. Үннийг хэлэхэд би ч бас амжилтанд дуртай. Амьдралаа би бас амжилтаар хэмждэг. За гэхдээ миний хэмжээд байгаа амжилтын хэмжүүр нийгэмд хүмүүсийн хэмжиж байгаа хэмжүүрээс жаахан өөр. Ер нь бол нийгэмд амжилтын талаар ойлголт нь яадаг вэ гэхээр амжилт нь хэн нэгнийг ялан дийлсэн хүний амьдралд хүлээж авч байгаа үр дүн гэж боддог. Хоёр хүн уралдвал нэг нь төрүүлж байгаа шүү дээ. За 200 уралдвал нэг нь төрүүлээд алтан медаль авч байна. Харин ард нь хэдэн хүн хоцорж байгаа байна. 199 хүнийг ялсан учраас амжилттай боллоо гэсэн үг. Ойлгож байна уу те? Хэн нэг нь ялагдаад за тэгээд хэн нэгний урд гарснараа хэн нэгнийг дээлснээрээ амжилт гэдэг үр дүнг амсдаг нь яг энэ дэлхийн ойлголт байна. Рингэн дээр хоёр тамирчин тулалдаж байна. Нэг нь нөгөөгөө нам зөхөж унагч байж амжилттай боллоо гэсэн. Мөн үү? Хоёулаароос хоёулаа ингээ гоцоогоод байж байгаад яг нэг иймэрхүү тоглолт хэрвээ UFC ч юм уу бокс сонирхдаг хүмүүс үзэх юм бол нэг тийм сонирхолтой тоглолт болсонгүй гэж үздэг. Харин яг нокаутаар тоглолт дуусвал яах вэ? Сонирхолтой. Гэхдээ харамсалтай нь нэг нь газар, нэг нь хөл дээрээ. Тэгээ хөл дээрээ үлдсэн нь ялаад. Гэхдээ газар нэг нь унсан учраас нөгөөх нь ялж байгаа. Ойлгож байна уу те? Амжилт гэдэг үгний цаана, ялалт гэдэг үгний цаана дэлхийн ойлголт юу гэдэг вэ гэхээр хэн нэгнийг ардаа үлдээсэн учраас, хэн нэгнийг ялсан учраас, хэн нэгнээс илүү гарсан учраас, хэн нэгнийг давсан учраас, эсвэл хэн нэгнийг өвтгсөн учраас би амжилтын эзэн боллоо гэсэн ойлголт бол яг энэ дэлхийн буюу нийтлэг ойлголт байна. Харин Библийн дагуух, Бурхны үгийн дагуух амжилт гэдэг үг нь ямар утгатай болов? Сая бидний уншсан Еврей номын 12 дугаар бүлэг дээрээс харвал Библийн дагуух, Бурхны үгийн дагуух амжилт гэдэг үг нь хэн нэгнийг ардаа үлдээсэн учраас биш. Харин туулах ёстой замаа дуусгасан учраас амжилттай гэж хэлж байна. Энэ нь урд хойноо орж гүгээд хэн нэгнийг ардаа авч үлдээсэн учраас биш, хамтдаа замаа дуусгасан учраас амжилттай дуусгалаа гэдэг ойлголт Библийн дагуух ойлголт байна. Еврей номын 12 дугаар бүлэг дээрээс харвал өмнөө тавигдсан замаа дуусгаж байгаа тухай ярьж байна. Амжилттай дуусгах. Хүн болгоны өмнө янз бүрийн зам тавигдсан. Харин энэ замыг бид дуусгахтаа нэг уралдаанд гарч байгаа гэсэн үг биш байна. Хэн нэгэнтэй уралдаж байгаа гэсэн үг биш. Чуулган дээр жилийн эцэст янз янзын зүйл шалгаруулдаг. Харин энэ дотор би нэг зүйлийг битгий шалгаруулаасаа гэж дотроо боддог. Тэр маань юу вэ гэхээр хамгийн гэдэг зүйл. Итгэлийн амьдралд хамгийн гэж байдаг юм аа. Хамгийн шилдэг залбирагч. Ямар утгатай номинац байраас ойлгохгүй. Нэг олон жилийн би бас хамгийн болцсон явж байлаа шүү. Үнэн хэрэгтээ итгэлийн амьдралд бол бие биентэйгээ уралддаг уралдаан байдаг. Харин хамтдаа замаа дуусгах уралдаан байдаг гэсэн. Амен. Амен. Өрсөлдөгч гэж байхгүй гэсэн. Хамгийн шилдэг ахлагч хэн бэ гэж шалгаруулна. За тэгээд шалгаруулаад баахан нөгөө номинацад таарах нөхрийг ингээд одоо шүүхэн нь шүү дээ. Цуглаандаа яг цагтаа ярьдаг. Айгүй биш. Гэхдээ энэ бол 10 минут өмнө шүү дээ. Наа чи илүү юм байна за.
тэгэл ингээд номинаас шалгаруулах юм биш. Харин итгэлийн амьдралд бол хамгийн гэсэн зүйл байхгүй гэсэн. Харин хамтдаа дуусгасан гэсэн амжилт яриад. Амен. Баг багт уралдаж байхад яаж гүдэг байсныг санаж байна уу? Би болохоор аюусаа санддаг. Яг урдаа байгаа хүнийг ингэж авч хардаа яж гүдэг шин. Ингэж тэ сэлэх маягтайгаар даллах одоо маягтайгаар ингэж гүдэг. Тэгэж уралдаж байсан юм байна. Яг урдаа байгаа хүн аваад хардаа игээд урдаа байгаа аваад хардаа игээд гүгээд байвал удаан гүйсэн чамайг урдгаал хардаа ичээд болчихлоо. Харин итгэлийн амьдрал бол хамтдаа гүдэг амьдрал байна. Хэн нэгэнтэй уралдаж байгаа биш. Харин эхлүүлсэн замаар амжилттай дуусгах нь Библийн дагуух амжилтын тухай байна. Хэрхэн бидэнд өгөгдсөн амьдралын замыг та бид амжилттай туулах вэ? Бас амжилттай дуусгах вэ? За өнөөдөр бүгдээ урдаа байгаа амьдралын замаа, өнөөдөр ч гэсэн гүйж яваа амьдралын замаа, урдаа байгаа итгэлийн замаа амжилттай туулах тухай, амжилттай дуусгах тухай хамтдаа үзнэ гэсэн. Амьдралаа амжилттай туулах, амжилттай дуусгах. Хажууд байгаа хүмүүс рүү хараад хэлээрэй. Амьдралаа амжилттай туулах, амьдралын замаа амжилттай дуусгах тухай үзнэ гэж. Еврей номын 12 дугаар бүлгийн 1-ээс 3 дугаар эшлэлдэр бид 3 чухал зүйлийг хамтдаа харна. Эхнийх нь урд маань алхсан итгэлийн хүмүүсээс үлгэр жишээ аваад урагшлах хэрэгтэй. Бидний урд алхсан итгэлийн хүмүүсээс үлгэр жишээ аваад урагшлах хэрэгтэй. Еврей номын 12 дугаар бүлгийн 1 дугаар эшлэлийг харвал тиймээс бид өөрсдийг минь хүрээлэнгүй гэрчлэлийн үлэм жагуу үйлтэй тул гэсэн. Үлэм жагуу үйлтэй, гэрчлэлийн үйлтэй тул. Үргэлжлүүлээд харвал маш олон итгэлийн хүмүүсийн талаар яг энэ хэсэгдэр хэлдэг. Еврей номын 12 дугаар бүлгийн яг өмнөх бүлэг буюу 11 дугаар бүлэгдэр итгэлийн хүмүүс хэрхэн замаа амжилттай дуусгасан талаарх түүх өгүүлэгддэг. Харин энэ түүх дуусаад Еврей номын 12 дугаар бүлгийн 1 дугаар эшлэл эхлэхдээ ийм үлэм жагуу гэрчлэлийн үйл бидэнд байгаа тул энэ хүмүүсийн амьдралын үлгэр жишээг дагаад итгэлийн замаа амжилттай дуусгая гэж хэлсэн байдаг. Бидний өмнө алхсан хүмүүсийн үлгэр жишээ бүгдээрээ дагаад итгэлийн замаа амжилттай дуусгах хэрэгтэй. Хэрвээ Библийн Эхлэл номноос ахгуулаад Илчилэл ном хүртэл харвал маш олон итгэлийн хүмүүс харагддаг. Янз бүрийн инхэл донголтой замаар итгэлийн замаа дуусгасан. Тэдний амьдралаас бүгдээрээ суралцах хэрэгтэй гэсэн. За эхний хүн нь Мосегийн талаар бүгдээрээ ярилцъя. Мосе Израильчуудыг маш ихээр хэрхэж хавчдаг, үзэн яддаг Египт гэдэг үндэсний доор Израильчууд амьдарч байх цаг үед төрсөн. Мосе түүний ээж болон түүний эгч аав нь маш их хайрлаад за Израильчуудын хувьд бол Египтчүүдийн хувьд бол Израиль хүүхдүүд хүрэх юм бол эрэгтэй хүүхдийг нийл мөрөнд хайдаг гэж. Үүнийг хэрэгтэй нийл мөрөнд хайж ямар нэгэн зэрлэг амьтны хоол болдог байсан. Энэ нь өсөн үржээд олширч байсан Израильчуудын өсөлтийг зогсоохын тулд Египтчүүдийг барьж исэн бол. За ийм цаг үед Мосе төрсөн. Аав ээж нь түүний хэдэн сарын туршид нуусан, сүүлдээ нууж чадахгүй болсон учраас зэгсэн сагсанд хийгээд нийл мөрөнд тавьсан. Ингэхдээ яг right time гэдэг шиг яг тоглосон яг тохирсон цагт тавьсан. Нийл мөрөнд Египтийн хааны охин усанд орж явах яг тэрийг тааруулаад тэр цаг үеийг тааруулаад Мосег зэгсэн сагсанд хийгээд нийл мөрөнд урсгасан. Нийл мөрөнд Египтийн одоо гүнж усанд орж явах үед хүүхэд үлж байгаа чимээ сонссон ингээд Мосе болсон. Мосег уснаас гаргаж авсан. Түүн тэгтээ Мосе гэдэг нэр гэсэн Мoses. Энэ ямар утгатай вэ гэхээр уснаас гаргаж авлаа гэдэг утгатай. Тэгээ хүнд бас нэрийг аюу дураар авч байгаа шүү тийм. Уснаас аваад уснаас гаргасан гэдэг нэр. Тэгээ дуудахтай хөөе уснаас гаргасан гэж дуудах нь шүү дээ. Нэрийг бас их дураар авч байгаа шүү. Хүүхд гаргаад хүүхд нь өөлөхгүй байвал эсвэл гинт хүүхд нь цочтол өөлдөг гэдэг нэр өгөх юм шүү дээ. Тэгээд цочтол өөлдөг гэж үйл явдалтай төгссөн нэрнүүд үг өвчдөг байсан юм шиг байна. За тэгээд үүний дараа Мосе фараоны ордонд фараоны гүнжийн өргөл хүү болж амьдэрсэн. Нэг мэтгэд Мосе 40 нас хүрсэн. Харин өөрийгөө өсөж торних дууссан яг Египт хүн биш Израиль хүн гэдгээ мэдсэн. Ингээд нэг өдөр Израильчууд буюу өөрийнх нь нутаг нэгтнүүд дарлагдаж байгааг хараад зүрхсэтгэл нь өвдөж за бас Египтчүүдийг үзэн ядаж Египт хүнийг зохиж алсан үйл явдлыг та нар санаж байна уу?
Ингээд үүний дараа юу болсон гэхээр Мосе дараагийн өдөр дахиад нэг хоёр Израиль хүн зовлож байгаа болиулах гэсэн чинь Египт хүнийг зохиж авсны чинь бид нар мэдж байгаа шүү. Чи юу яах гэдэг юм гэсэн Мосе хэрэг нэлэрснийг мэдээд цөл рүү зогцсон. Ингээд Мосе Медианы цөлд очсон юу гэгээ мэдэхгүй харангадч өгөхгүй явж байгаад юу болсон бэ? Медианы дахиж Ятрогийн хүрэн болж очсон. Ингээд Ятрог огтой гэрэлсэн. Тэгээд цөлд 40 жил амьдэрсэн. 40 жил цөлд амьдрахтаа Мосе юу хийдэг байсан гэхээр Ятрогийн хон сүргийг хариулдаг байсан. Нэг талаараа хүргэн гэхдээ маш ашигтай хүргэн. Хон хариулдаг хүргэн. За тэгээд хон сүргийг хариулаад ихээр цөлд ууланд явж байсан. За хон сүргийг хариулаад ууланд явж байсан маш олон ботнуудыг хараад гөлрөөд ингээ бутгаардаг ажилтай байсан шүү. Өчигдрийн бут байна. Энэ нөгөө бут гатаад аяг муухай олчээг. Нөгөө ботнуудыг 40 жил хараад цээжилж байгаа шүү дээ өөр юм. Тэгээ байж нэг өдөр нэг бут шатсан. Өөр хэдэн энэ бут шатлаатайг хараадсан ч шатаа дуустдаггүй. Хараад байлаа дуустдаггүй. Бүр гайхаад хараад байлаа. Сүүлдээ нөгөө бут шатаж байгаа гайхаад яваад очсон чинь тэр бурхан түүнтэй ярьж гэлсэн. Мосе энэ бол ариун газар шахаага биднээсээ тайлаа гэж хэлсэн. Ингээ Мосе гутлаа тайлаад бурханы ариун газар болсон тэр яг оршихуй дүүрсэн газар зогсоод бурхантай уулзсан. Бурхан Мосег дуудсан. Юуны төлөө дуудсан бэ? 400 орчим жил 400 гаруй жил дарлагдсан Израильчүүдийг Египтийн дарлаас чөлөөлгөхийн төлөө дуудсан. За ингээд Мосе Израильчүүдийг Египтийн доороос чөлөөлөөд амлагдсан газар буюу Канаан руу дагуулахаар дуудагдсан. Мосегийн өмнө тавигдсан зам бол Израильчүүдийг Египтийн болчлоос чөлөөлөөд амлагдсан нутг руу өдөртөх байсан. Ингээд Мосе 120 орчим нас хүртлээр 40 жил Израильчүүдийг Египтээс чөлөөлөн Канаан руу өдөртсөн. Яг үнэн хэрэгтэй бол Мосе хэдхэн өдөр яваад очих газар 40 жил Израильчүүдийг авч тойрсон гэсэн. Мосе үнэн хэрэгтэй 40 жилийн туршид яаж амьдрах ёстой, Бурханы үгийн дагуу, хуулийн дагуу яаж амьдрах ёстой вэ гэдгийг Израильчуудад зааж сургаж 40 жилийн сургуулаар Израильчуудыг дагуулсан. Мосегийн амьдралын зам бол амлагдсан газар орох биш, амлагдсан газар орохын төлөө Канаан газар орохын төлөө Израильчуудыг бэлтгэх 40 жил болж. Мосегийн амьдрал бол яг ингэж тус. Харин үүний дараа Йошуагийн амьдрал Израильчуудыг аваад амлагдсан газар руу орж, амлагдсан газар орохыг эзлэх байлаа. За түүхийг санаж байна уу? Санаж байгаа хүмүүс бол амен гэж хариулаа. Баярлалаа түүхийг санаж байна. За. Яг Мосегийн амьдрал юу байсан бэхээр Израильчүүдийг Египтээс аваад Канаан нутагт руу өдөртөх гэж. Энэ бол түүний амьдралын туулах зам байсан. Үргэлжлүүлээд харвал Йосеф, Авраам, Самуэль, Элия, шүүгчид тэдний амьдралыг харвал Бурхан тэдний өмнө тавьсан замыг тэд амжилттайгаар туулсан. Маш олон зовлон, зүдгүүр, гологдол, ялагдал, хардал, сэрдэлт, урвалтын дунд тэд замаа дуусгасан хүмүүсээ гэсэн. Бурхан тэднээр бахархсан учраас Еврей номын 11-р бүлэг дээр тэдний амьдралыг дурдж итгэлийн хүмүүс гэсэн нэг том категорид тэднийг оруулсан. Ингээд Еврей номын 12-р бүлгийн 1-р шүлгээр юу гэсэхээр ийм олон гэрчлийн үлэм жагуу үйл байна. Ийм олон та нарыг дэмжиж байгаа өмнө чинь алгасан гэрчлийн түүхүүд байна. Тэдний түүхийг үлгэр жишээ болгоод урагшлаараа гэж бидэнд ятгах байна гэсэн. Итгэлийн хүмүүсийн түүх. Яагаад Мосегийн түүх, Йосефийн түүх, Авраам, Самуэль, Элиягийн түүх Библиэд бичигдэн үлдсэн болов. Тэдний амьдралд яг та бидэнтэй адил зовлон зүдгүүр тулгарч байсан. Гэсэн ч тэд замаа амжилттай туулсан. Тэр битгий замаа амжилттай дуусгаж чадсан. Бид тэдний түүхийг унших болгондоо тэдний түүхээс үлгэр жишээ аваад замаа дуусгах хэрэгтэй. За өнөөдөр ч гэсэн бидний эргэн тойронд гэрчлийн маш олон одоо түүхүүд өрнөж байгаа. Өнгөрсөн 7 хоногийн туршид би 1991 онд Бурханаас авралыг аваад 1992 онд сайн мэдээний аялал хийж байсан нэг пастортай уулзсан. Монгол пастор. 1991 он. Энэ бол дөнгөж одоо манай улс орн маань нэг цаг үеэс нөгөө нэг цаг үе рүү шилжиж байсан, шилжилтийг. За маш олон зүйл хэлбэрээ алдчихсан. Яг учраа олохгүй нийгэм бүглээрээ одоо дампуурж байсан юм. Гэхдээ 1991 онд тэр хүн Бурханаас авралыг аваад сайн мэдээ тараахаар аялал хийж байж. Ингээд 1992 онд нөгөө хүн маань Баян-Хонгор аймагт очсон. Өнгөрсөн 7 хоног бид хамтдаа 4 өдрийн турш өглөө өдөр оройны хоол идэхдээ ширээнд хамт суугаад тэгээд түүхээ давсралтгүй нөгөө ах маань ярьсан. За тэр хүн маань бол пастораар үйлчлээд 27 жил болж байгаа гэсэн. Монгол пастор шүү дээ.
1992 онд нөгөө ах маань юунд очсон бэ? Баянгар аймагт очиод сайн мэдээ тараасан. Баянгар аймагт 10 жилийн сургуулийн хүүхдүүдэд сайн мэдээ тараасан. Тэгээ бүгдээрээ яраат сууж ээж. Тэгээ нөгөө ах маань ерөөсөө бүх юмор жишээ татан сайн мэдээ тараадаг байсан. Тэгэл юу гэж ярьсан гэхээр та нар юу дээр сууж байв гэж асуусан. Тэгээд нөгөө 10 жилийн төгсг ангийн хүүхдүүд бүгдээрээ төр гэж сандал руу гарсан. Тэгээд харангуутаа бүгдээрээ сандал гэж хэлсэн чинь. Тэгээд ярьсан юм. Бид сандал дээр сууж байна. Хэрвээ юм гэл ингээд ярьсан бүх юм ярьдаг. Тэгээд эртний Шоломон хааны сүмд гэл ингээд амар тийм уран яруу ярьдаг юм байна. Харин тэр ах маань яг энэ сонирхолтой яриан дундаа Баянгар аймагт очиод үлсэж одоо бол маш олон пасторудад үлгэр дуурайл болж яваа том мөөжин гэдэг пастор. За дээр нь бас Пүрүд орж гэж пастор айл нь баг 20 гаруй жил пасторж байгаа пастор. Тэр хоёр пастрыг дагуулад тэд хамтдаа Баянгар аймагт очсон гэнэ. Өлссөн учраас аймгийн төв дээр байгаа нэг хоолны газар орж. За би та нартай бидний өмнө алхсан итгэлийн бас нэг баатрын гэрчлэлийг яриад байна шүү дээ. Монгол хүн. Мадэн Монголиа. За тэгээд нөгөө хүн маань нөгөө хоёр залуу өдөртөгчөө дагуулад тэр гурав хоолны газар орсон чинь Баянгар аймгийн одоо уудаг, эддэг, танхаа, валмат, хэрцгий янз янзын нөхдүүд суудаг тийм одоогоор бол паб тэр үеэрээ бол анхны бааршгүй юм гэж. Тэгээ ер нь хэрэг төвөг тарьдаг нэлээд нөхдөө сууж яаш, нэлээд хэрцгий царайтай. За дээлээ ингээд сагардарлах, сая юу гэдэг вэ? Сугалдахсан. Нэлээд янз царайтай нөхдүүд ингээд нүд мулаанаараа хэрэгцсэн нөхдөө сууж яаш. Тэгээд ороод хотоос ирсэн нэг 3 залуу ороод суусан чинь бүгд ингээд харсан гинэ. Тэгээд нөгөө хүмүүс маань бүгдээрээ халам цуухан босч ирээ тойроос утсан гинэ. Тэгээд нөгөө хэдийн нэг нь бодсон. За ингээд л өстой нүдүүлдэг байж байгаа санаа зовоод сууж байж. Тэгэн гут нөгөө пастор бол аяга органик, бурхан дүнхээр найддаг, бурханы хүчрхэг итгэлийн юм байсан. Тэгээд хамтдаа сууж байсан чинь нөгөө нутгийн нөхдүүд ирэл. За дүүнэр хаанаас явна? Юу гэж явна гэж ярьсан. Харин нөгөө ах маань нөгөө гурван маань жоохон санаа зовж байсан чи яг өдөрдөж явсан. Нөгөө миний яриад байгаа итгэлийн хүн маань юу гэж хариулсан бэ? Бид хотоос явж байна. Та нартай уулзах гад ирлээ гэсэн гинэ. Тэгсэн чи нөгөө тэд нь гайхсан юм. Яг ч юм болоо. Тэгээд нөгөө яг ч юм болоо гэж гайхсан нэг нь тэгсэн гин. Та нар юу яах гэж хотоос ирсэн? Бид нартай уулзаж яах гэж чаа. Тэгээд нэлээ халамцсан байгаа шүү дээ. Тэгсэн чи нөгөө ах маань аягүй их хөвгөлтэй байсан. За төр хүлээж нэг хоол идэх. Тэгээд ярилцъя гэсэн. Тэгээд нөгөөд нь гайхсан. Энэ нэг л биш, нэг л янз бүрийн хүмүүс иржтэй гэдэг. Тэгээд хоолоо цахиалаад хоолоо идэж байна гэх. Тэгээд хоолоо идчихсэн чинь нэг нь асуусан. Та нар цагдаа нар уу гэж тэгсэн гэн. Цагдаа биш ээ. Тагнуулах юу вэ? Яагаад тэгэхээр баян хэрэг төв тавьсан хүмүүс байгаа шүү дээ. Тагнуулах юу гэсэн чинь үгүй ээ гэсэн. Тусгааг ярих нь гэсэн чинь үгүй ээ гэсэн. Тэгээд та нар одоо хотын атман одоо гэдэг гэсэн чинь за хоолоо идэх яагаад гэсэн. Тэгэл нөгөө чинь ингээд сонир болоод хэсэг. Тэгээд хоол яриад хоолоо идэл нөгөө гол ярьж байгаа итгэлийн юм маань яриад байгаа. Нөгөө хоёр нь бол амар эвгүй болоод ингээд дотор ерөөсөө ингээд салганагдсан гэнэ. Тэгээд хоолоо идэл яг дуусгай алдаад нэлээд жоохон биерхүү нөхөр нь ер нь та нар гарч би энэ хоёртой ярьж байгаа тэгээд гарыг энэ гуравтай ярьж байгаа гарыг гэсэн. Тэгээд нөгөө дэвээ явуулчаад нэлээд том биетэй нөхөр нь ингээд үлдсэн гэнэ. Тэгээд хоолоо идэл дуусчаа. За хоол сайхан байлаа. За гарцгаая гэсэн. Тэгээд нөгөө нутгийн атаманыг дагуулаад гарч гарангуутал хэлсэн гэн. Хотоос бид нэр та нартай уулзах гэж ирсэн. Бид бол хотын залуучууд. Хоол сайхан байлаа. За тэгээд дотроо өөрөө бодсон гинэ. Ямар нэгэн зөрчил бол бодоогүй. Юу гэж бодсон гэхээр сайн мэдээ ярих, хүн амьтан саад болохгүй ямар газар байх вэ гэж бодсон гэн. Нөгөө итгэлийн хүн маань шүү дээ. Тэгээ харсан чинь нэг сааданд өөдөөс харсан хоёр сандлаа гэн. Тэрийг хараад бодсон. Энэрөөс сааданд ороод тэр хоёр сандал дээр өөдөөс харж сууж байгаа сайн мэдээ ярих гэж бодож. Тэгээд нөгөө ресторанаас гарангуутал хэлсэн гэн. За хоол сайхан байлаа. Саад руу орчих уу гэж хэлсэн гэн. Тэгсэн чинь нөгөөд нь жоохон хайгаад хэлсэн гэнэ. Тэгснээр за боли. Та хэд бол ерөөсөө бэлтгэгдсэн зодоонч юм шиг байна. Зодтох гээд ингэж утсан байгаа. Тэгээд нөгөө нутгийн улсууд маань бэлтгэгдсэн зодоонч юм шиг байна. Боли гэсэн. Тэгээд яасан гэхээр нөгөө нутгийн нөхөрт сайн мэдээ ярьж, нутгийн нөхөр сайн мэдээ хүлээж авсан, эзнийг гэрчилсэн. Тэгээд яг л ийм итгэлийн үлгэр жишээ болсон хүмүүс Библиэлд ч байна. Бидний эргэн тойронд ч зөндөө.
Тэр хүмүүс яаж туулсан бэ? Яаж итгэлийн замаар туулж, яаж амьдралын зам амжилттай туулж эзнийг алдаршуулсан бэ гэдгийг үлгэр жишээ болгоод бид туулах ёстой гэсэн. Миний хувьд ч гэсэн итгэлийн баатар болсон нэг хүн 5 жил надад Библи заасан нэг хүн байдаг. Тэр хүн маань 2000 оноос ахуулаад 2005 оны 10 дугаар сарын 8 хүртэл надад Библи заасан. Яагаад энэ оныг би та нарт дурдсан бэ гэхээр 10 сарын 8-нд тэр хүн маань энэ дэлхий дээр амьдралаа дуусгаад Бурхан руу явсан гэсэн нас орсон. Эзэн рүү явдлаа надад итгэлийн талаар заасан гэсэн. Түүгээр барахгүй яг надад итгэлийн үлгэр жишээ болж итгэлийг надад харуулсан. Энэ хүн бол яг манай оюуна пастрын маань нөхөр Йошуа энэ хоёр гэж пастор. Надад итгэлийн амьдралыг зааж сургаж үлгэрлэхдээ олон зүйлийг бүр алмаартай заасан. Би нэг хэсэг бас тодорхой шалтгаанаас болоод гэрээсээ яваад цуглаан дээр амьдарч байлаа. Тэгээд цуглаан дээр амьдарч байх үедээ цуглаан дээр галч хийдэг байсан. Сарын 30,000 төгрөгийн цалин аваад галч үлддэг байсан. Өдөрт 3-4 удаа гал хийн. Гал хийхдээ бүх юмнуудыг авч байгаа, бүх хүнсмүнсийг цэвэрлээд цоо шинээр нүүрсгээд доороос мотороор үлээл гэж асаадаг байлаа. Тийм учраас нөгөө мотороор үлээхээр битүү тоос шороод төргээд тэгэл ерөөсөн нүүр ам толгой говц сунаар нөл ингээд хүнс болдог байлаа. Тэгээд дээр нь нөгөө өөрөө төрөлхийн шахуу юм инээс царайтай. Инээж яваад үлээлждэг болохоор ингээд шүл мүдэл түү юм хүнс болцсон. Тэгээд үлээлгээл гарч ирэнгүү шүдээ нөгөө инээс нь ч инээгээгүй ч ингээд хар шүдтэй болохоор инээс үг нь орог мэдэгдэхгүй байдаг. Тэгээд түүхээр нэг том нүүр шиг умдаг байлаа. Тэгээд яг тэр үед 2001 оны Christmas баяраар Christmas баяртаа бэлдээ залуучууд цуглааныхаа заалыг чимэглээд Christmas баярын төлөө хүн болгон догдолж байлаа. Харин миний хувьд болохоор жоохон гонигтай байсан. Тэр өөрөө их хоёр пастор маань ирээд "Огийн маргааш Christmas баяр хэдээс вэ?" Өглөө 12-оос хэл. Christmas баяртаа бэлдэж яана уу? Би орохгүй байхаа гэсэн. Яагаад гэсэн чигүй яг гоё галаа түлээл дулаахан лөөж өгөл гоё байна. Тэгэл заал малаа гоё дулаахан цуглаанаа дулаахан байлгаад галынхаа өрөөнд байж гэсэн. Тэгээд дээр нь бас нэг орохгүй гэсэн шалтгаан байсан. Амар муухай хувцастай байгаа. Тийм учраас би орохгүй гэж. Тэр үед аав маань цуглаанд ирж байгаагүй. Тийм учраас бид нар итгэлийн амьдралаас болоод багахан зөрчил байсан. Тэгээд би сүмдэр амьдарч байсан байна. Харин аав маань болохоор одоо эзнийг хүлээмжшүүлсэн. Тэгээд бас бидний дунд дээрээ суудсан байгаа шүү дээ. Одоо 80 гаруй настай аав маань. За тэгээд тэр өдөр жоохон гонигтайхан унтаж амарсан өглөө босоод галаа хийчээд байж байсан чинь надад утас байсангүй өөр цуглааны нэг хүн рүү уцтаа Огийг одоо манайхаар хурдан хүрээд ирээ гэж пастор хэлж байна. Тэгэхээр би яваал очсон. 0 үнс хувцас хувцастай нөхөр яваад орж байгаа шүү дээ. Яваал орсон чинь пастор маань хувцаа үүдэн тайлчих гэ тэглээ. За тэгээд гадуур хувцаа тайлсан чинь Оги байны өрөөнд ороод усанд ор гэдэг чинь. Өө ямар гоё ингэж ороод тэгээд хувцаа тайлаа сайхан усанд орлоо. Тэгсэн чинь байны өрөөний хаалга тогшиж яасан бэ гэдэгсэн чинь үүдэнд хувцас тавьсан байгаа. Өмсөж ирсэн хувцснуудаа битгий өмсөөрэй наана оргич. Харин үүдэн тавьсан хувцснуудыг өмсөөрэй гэж чинь. Тэгээд би чи усанд ор дуусаад гараа гаргаад нөгөө хувцсыг гаргаж ирэл өмссөн чинь өмсч хувцтай би чинь бүр ингээд бум баяр болсон. Усанд жорлоо, сахлаач явлаа. Хувцаа өмслөө, цав цагаан бичиг, хав хар костюм, цагаан цамцтай зангиатай, гэлтгансан хар гутал, цав цагаан өмс өмслөө. Ямар гоё болчихоо гэ. Өөрөө танихгүй ш өөрөөсөө зочмоор сайхан хувцаллаа. Тэгээд гараад ирлээ, сайхан өмсөө самнаа, бүр танигдахын аргагүй залуу, арилгацсан сонгон шиг сайхан залуу. Үнэхээр хэнсэм залуу гараад ирлээ. Тэгээд гараад ирсний дараа пастор маань заа ингээд яваад баяртай оролцоорой гэсэн. Миний хувьд бол амьдралдаа хизээж мартагдахааргүй Christmas баяр бол 2001 оны 12 сард болсон Christmas баяр. Тэр хүн миний амьдралд яг ингэж хариу нэгээргүй хайраар итгэлийн хүний ёсоор хандсан учраас тэр өдрийн Christmas миний зүрх сэтгэлд үлдсэн. Түүнээс гадна би өөрөө тийм хайрыг амссан учраас өөр бусдад ч гэсэн харамгүй сэтгэлээр тусалж чадах, хайрлаж чадах тэр сургуулаар дамжиж өнгөрсөн гэсэн. Тэгэхээр бидний өмнө алхсан итгэлийн хүмүүсээс бид суралцах хэрэгтэй. 2005 оны 10 дугаар сарын 8-нд тэр хүндтэй пастор маань эзэн рүү явах үед том охин нь 5 настай
Дунд охин нь 3 настай, баг нь 6 сартай эхнэр нь бэлэвсрээд үлдсэн. Харин ганцхан тэр пастор маань бас түүний эхнэр хүртэл итгэлийн хүн байсан. Эргээд гарахад 2005 оноос өнөөдрийн хүртэл 13 жил. Хэн нэгэн хүн рүү явж эсвэл амьдралаа суулж цөхрөлгүйгээр өдөр болгон бурханд найдаж 3 охиноо үдээ зэрэгтэй пастрын маань эхнэр буюу оюуна пастор өсгсөн. Та нар төсөөлдөө 3 охинтойгоо бэлэвсрээд үлдсэн эмэгтэй яаж амьдрах болоо гэж сэтгэл өвдөж байлаа. Гэтэл эзэн найдсан найдвар нь түүний итгэл найдвар нь хязгаарч хөсөр хаягдаагүй гэсэн. Амен. Ах дүүс бидний өмнө алхсан итгэлийн хүмүүс зовлон, шаналл, бэрхшээл, өвдөл, ганцаардыг ч гэсэн давж гарсан. Тэд зүгээр дүүлэн дээр амьдраагүй гэсэн үг. Бид Мосегийн талаар бодоход яа Мосе ямар мундаг юм бэ? Тэр үнэхээр хүчрэг итгэлийн хүн байсан. Түүний амьдрал сэтгэл готрол гэдэг юм байгаагүй хаа гэж боддог. Та Библиэс бүгд уншаад үзээрэй. Мосегийн амьдрал сэтгэлээр унсан олон зүйл байсан шүү. Та төсөөлдөө нэг хүн таны эсрэг босоод таны эсрэг яриад таны эсрэг бүр чулуу шидэх гэж гартаа навбал тань ямар сэтгэл төрөх вэ? Тэгвэл 10 хүн ингээд тойроо зогсвол яах вэ? Харин маш олон жилийн туршид хайрлаж тэдний төлөө залбирч тэдний төлөө үйлчлсээр ирсэн атал Израилийн ард түмэн нэг өдөр бүгдээр нь чулуу шүүрч аваад Мосе руу чулуу шидэхээр зогссон. Тэгэхээр Мосегийн зүрх сэтгэл ямар байсан бол? Итгэлийн хүн байсан учраас ерөөсө чулуу молоноос айхгүй хүмүүс өөдөөс нь чулуу аваад ирмэл халелуя хайртай шүүгээ зогсож байсан болов уу? Хэмээгээ зогсож байсан бол Мосе сэтгэл эндээ ямар нэг юмтай гэсэн юм шиг. Харин эрүүл хүний хувьд бол сэтгэл нь өвдөн үстэй. Яг дараагийн тэр багцчлалыг харвал Мосе бурхны өмнө очоод өөлсөн байдаг. Эзэн минь ээ, яах вэ? Энэ хүмүүс бүгдээрээ над руу чулуу шидэх гэж миний эсрэг бослоо гэж. Харин эзэн Мосег тайлбарлахдаа үнэн хэрэгтээ чиний эсрэг биш. Миний эсрэг болсон шүү дээ гэж Мосе тайлбарласан. Тэгэхээр итгэлийн хүмүүсийг харвал тэдний амьдрал сэтгэл гутарсан цагууд байсан, өвдсөн цагууд байсан, ганцаардсан цагууд байсан, яг учраа болохгүй итгэлийн амьдралд нь үнэхээр ганхаж, сэгсрэгдэж байсан, тийм өдөөдөж байсан. Гэхдээ тэд итгэлтэйгээр замаа дуустан туулж чадсан гэсэн. Бид Библиэс уншихдаа гэрчлийн үлэм жагуу үйл мэд биднийг тойрон хүрээлсэн. Энэ итгэлийн хүмүүсээс үлгэр жишээ аваад бид урагшлах хэрэгтэй. Таныг Мосе, Илия, Самуэль, Паул, эртний иш үзүүлэгч нар болон элч нар бүгдээрээ таныг дэмжихээр балиашгийн суудад суучаад тэгээд таныг дэмжиж байгаа гэдэг. Үлэм жагуу үйл мэд тойрон хүрээлээд яг л гараанаас гараад барай хүртэл унж тулсан заримдаа итгэлийн амьдрал нь цөхрөн гүйж байгаа таныг тэд балиаш гэж байна. Еврей номын 11-р бүлгийг харвал яг л энэ балиаш гэж байгаа дүр зураг харагддаг. Тэд арслангуудын амийг хааж буураагаас хүчрэг болгогдож үхэгсдийг амьлалтаар буцаан авч тэд дайн тулаанд ялалт байгуулж тэд заримдаа өлсөж сангаж тэд буруутгагдан ганцаардаж байсан ч тэд итгэлийн замаа дуусгасан учраас гүүгээрээ хурдлаараа чи чадна бид итгэлийн замаа дуусгасан эзэн найдаараа итгээрэй эзэн найддаг нь ичгэмтэр байдалд орохгүй гэж ятгаад биднийг тэд урагшлуулсан биднийг итгэлээр зоригжуулан тэд биднийг балиаш хийж байна гэсэн. Та бидний итгэлийн тойрон хүрээж буй өтгөн үйл мэд олон гэрчлэл болсон хүмүүс байна. Тэдний үлгэр жишээ болгоод бид урагшлах хэрэгтэй. 2-р Тимот номын 4-р бүлгийн 7-р ишлэл. Би сайн тэмцлэр тэмцсэн, би замаа дуусгасан, итгэлэн сагсан гэж Паул итгэлийн амьдралаа үздсэн. За бүгдээ намайг дагаад хэлээрэй. Би сайн тэмцлэр тэмцсэн. Итгэлээ сагсан. Замаа дуусгасан. Эндээс нэг чухал үг байгаа. Замаа дуусгасан. Паул яг л энэ хорвоогоос явахын өмнө энэ ишлэлийг өөрийн итгэлийн хүү болох Тимотед илгээж ийж. Замаа дуусгасан. Миний явах цаг ойртож ирсэн байна. Ирээдүйд зөвхт байдлын тэтмэн ялагчд өгдөг тэр тэтмэн надад зориулагдаад бэлтгэгдсэн байна гэж. 2005 оны 10-р сарын 8-нд пастор маань энэ дэлхийгээс явах үед бид түүнийг нутаглуулахдаа 33 настай байхдаа эзэн рүү явсан учраас сэтгэл өвдөж байсан ч түүний амьдралыг дүгнэх үедээ яг энэ ишлэлийг бид нар бодсон.
Тийм учраас түүний яг оршуулгын тэр чулуун дээр нь 2 дугаар Тимот номын 4 дугаар бүлгийн 7 дугаар ишлэгийг бид нар бичсэн байдаг. Би итгэлэн, би сайн тэмцлэр тэмцсэн, би замаан дуусгасан, итгэлэн сагсаа гэдэг энэ үг. Хэдийгээр 33 жил амьдраад энэ хорвоогоос явсан ч тэр замаан дуустал итгэлэн сахиж, сайн тэмцлэр тэмцэж, эзэн рүү очих өдрийг хүртэл замаан дуустал гүйж чадсан гэсэн. Амен. Тэгэхээр бидний өмнө алгасан итгэлийн хүмүүсээс суралцаа. Энд байгаа хүмүүст би дахин урамшуулж хэлмээр байна. Таны амьдралд ганцаардал байна. Тэгвэл хэрхэн ганцаардлыг даван туулсныг итгэлийн хүмүүсээс суралцаа. Таны амьдралд цөхрөл байна уу? Тэд ч бас цөхөрж байсан. Таны амьдралд шудраг биш вэ гэж хашгирмаар тийм үйл явдал болж байна уу? Тэгвэл үлэм жахав үйл мэд бидний өмнө итгэлээр алгасан олон зовлон шаналл бэрхшээлээ ялан дийлсэн итгэлийн хүмүүсийн түүх байна. Тэднээс суралцаа. Зарим хүмүүс бас тэгж боддог. Пастор бол асуудалтай нэг тулгуурдаггүй баха. Пастор бол итгэлийн хөө. Пастор ямар нэгэн асуудалд орооцолддоггүй баха гэж. Өнгөрсөн 7 хоногт манай нэг бяцхан хөөрхөн итгэгч маань манай гэр бүлийн төлөө 100 залбирсан байлаа. Тэгээ түүний имэйл тэр залбирлыг бидэнд ярьсан. Үнэхээр хөөрхөн санагдсан. Тэгээ нэг орой ундахдаа пастрын гэр бүлийн төлөө залбирыг залбирсан чинь манай инг чимэг маань одоо 7-8 настай шүү дээ, тий? 7 настай. 7 настай инг чимэг маань ингэж залбирсан юм. Адгийн моёр Иесусээ чи манай пастрыг яаж чадахгүй? Ягаад гэвэл тэд нар залбирдیں۔ Юм чинь чи яаж чадахгүй заа юм гэсэн гэнэ. Амен. Үнэхээр хөөрхөн санагдсан. Гэхдээ яг үнийг хэлэхэд миний хувьд ч гэсэн заримдаа цөхрөгүй байдаг. Ганцаардгүй байна. Яг л тантай. Гэхдээ би итгэлээр замаан тулсаар л байна. Амен. Тэгэхээр итгэлийн хүмүүс ч гэсэн асуудал, бэрхшээл, янз бүрийн зүйл ирсэн ч тэд өмнө нь тавигдсан замаа амжилттай дуусгасан байна. Тийм учраас бид тэднийг үлгэр жишээ болгоод урагшлъя. Хоёрдугаарт нь өмнө тавигдсан замаараа саад тодорхой биднийг тун амархан өргөддөг нүглийг хажуу тийш нь тавьж төвчээртэйгээр замаан дуусгая. Еврей номын 12 дугаар бүлгийн 2 дугаар ишлэл. Биднийг тун амархан өргөддөг аливаа саад тодорхой нүглийг хажуу тийш нь тавиад өмнө тавигдсан замаа төвчээртэйгээр дуусгах. Уулын замд толгой дээр маш том ачаа тавьчихсан нэг эмэгтэй алхаж явж. Хажуугаар нэг машин гарч яваад өрөвдсөн байна. Тэгээ жолоод зогсоод эмэгтэй миний машины твшин дээр гараа сууж байгаа. Би хүргэж өгье гэсэн. Нэлээд урт замыг хамтдаа туулсан. За очих ёстой газар очиод жолооч буугаад твшин дээр сууж байгаа эмэгтэй гараад мэл гайсан. Шалтгааны уусан хэр нөгөө эмэгтэй маань машиныхын твшин дээр суусан ч гэсэн ачаа толгоон дээр чигээр явж ирсэн. Толгой дээр ачаагаа тавьсан явж ирсэн. Машин дээр суусан чигээрээ толгойн дээр ачаагаа тавьсан гэж явсан байна. Замын турш. Тэгэхээр бид заримдаа итгэлийн амьдралаа туулахдаа янз бүрийн ачаануудыг үүрээд тэгээд итгэлийн амьдралаараа урагшлах гэж оролддог. Харин эзэн Есүс юу гэж хэлж байна вэ гэхээр хүнд ачаа дарамт төрсэн хүмүүс бол над руу ирээрэй. Ачаа чинь та нарын биш миний байх учиртай. Харин миний амралт бол та нарын байх учиртай гэж эзэн хэлсэн. Еврей номын 12 дугаар бүлгийн 2 дугаар ишлэлээр ч гэсэн эзэн дахин биднийг ятгаж байгаа. Бидний тун амархан өргөддөг аливаа гин нүгэл саад дотор хүнд хүчээр ачаануудаа бүгднийг хажуу тийш нь тавиа гэж хэлж байна. Тэгээд төвчээртэйгээр замаа дуусгаарай гэж хэлж байна. Хаях ёстой саадуудыг хаяад тэр зүйлүүдийг артаан орхиод бид урагшлах хэрэгтэй. Аливаа гин нүгэл, аливаа худал номлол, аливаа асуудал бэрхшээл, сэтгэл зүрхийг тань өвдөгсөн өвдөлтүүдийг хажуу тийш нь тавиад өмнөх замаа төвчээртэйгээр туулах хэрэгтэй гэсэн. 1-р Тимот номын 6-р бүлгийн 20-21-р эшлэлээр ийм үгийг Паул итгэлийн хүү болох Тимотод хандаж хэлсэн. Тимото, чамд хариуцуулсныг хамгаал. Дэми хоосон үг ярианаас хийгээд мэдлэг гэж хурамчаар нэрлэгдсэн зүйлийн эсэргүүцлийн номлолоос зайлсхий. Зарим нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр итгэлээсээ төөрсөн нэгүсэл та нарт байх болтугай гэсэн. Зарим хүмүүс янз янзын хэрэгтэй хэрэггүй мэдээлэл, хэрэгтэй хэрэггүй номлол, хэрэгтэй хэрэггүй философи, хэрэгтэй хэрэггүй үзлүүдэд автснаас болоод итгэлээсээ төөрөн нотдог.
Ачаа болон саад гэж ярихаар бид нар зандаа гим нүгэл муу зуршилтай болдог. Гэтэл зарим зүйлүүд бидэнд хэрэггүй ачаагаас болдог. Энэ зүйлүүдийг хэрвээ бид яг харах юм бол заримдаа хэрэгтэй хэрэггүй мэдээллүүд, хэрэгтэй хэрэггүй хоббинууд биднийг тун амархан өргөддөг. Саад болсон янз янзын үзлүүдэд хит автагдах байгаас ярьж байна. Тэгэхээр таны өмнө тавигдсан замыг туулахын тулд энэ дотор анхаарах зүйл нь альва саад тодорхой биднийг тун амархан өргөддөг ачаануудыг хажуу тийш нь тавиад өмнөө тавигдсан уралдаандаа төвчээртэйгээр урагшлах хэрэгтэй. Төвчээртэйгээр. Бүгдээрээ төвчээртэйгээр гэж хэлье. Спорт дотроос хамгийн хүнд спортын нэг бол марафон гүйлт. Хэрвээ 60 км-ийн замыг туулна гэвэл эхний нэг 30-40 км-ийн замыг бол хүчээрээ туулна. За харин үлдсэн 20 км-ийг төвчээр техник хоёроор туулдаг. Нэг удаа марафон гүйлтэнд нэг ах маань өөрийгөө ялахын тулд гүйсэн 40 км замыг туулсан. Тэгээд 40 км замыг туулаад дуусах үед хөлийнх нь хумс унсан гэнэ. Хөлийнх нь хумс унсан. Мэргэжлийн тамирчин биш. Зүгээр л өөрийгөө ялмаар санагдсан. Хөлийн хумс унсан. Та боддоо 40 км замыг туулахын тулд хэдэн удаа хөлн ингэж газар савсан. Тэр хэдэн мянган удаагийн савлтаас болоод хөлийнх нь хумс нь мултарч унсан. Маш их төвчээр хэрэгтэй болдог. Тэгвэл итгэлийн амьдралч гэсэн заримдаа замаар туулж байх үед бид шантармаар, өвдөлтүүд, цөхрлүүд бас ирдэг. Тэгвэл тэр замыг бид төвчээртэйгээр туулах хэрэгтэй болдог. Матай 24-р бүлгийн 12-оос 13-р эшлэлдэр ёс бус байдал өснөөс болж олон хүмүүсийн хайр хөрнөө. Харин эцсээ хүртэл твцсэн нэг нь аврагдах болно гэж хэлсэн. Олон хүмүүсийн хайр хөрж, олон хүмүүс чуулганд ирдэг ч гэсэн эзнийг дагдаггүй. Зүгээр л ёс бус зүйлүүдийг дагаж янз янзын зүйлд автдаг тийм цаг ирнэ гэж хэлж байна. Харин төвчээртэйгээр замаа дуусгасан нь аврагдана гэж хэлж байна. Бүгдээ дахиад нэг удаа хэлье. Төвчээртэйгээр. За харин энэ яг одоо миний ярьж байгаа хоёр дахь зүйл дотор бас нэг чухал зүйлийг харъя. Таны өмнө тавигдсан замыг дуусгах тухай ярьж байна. Яг одоо би танд заагаад байгаа хуваалцаад байгаа зүйл нь зөвхөн итгэлийн амьдралын тухай биш. Энэ бол таны өмнө тавигдсан зам. Энэ үг бол их чухал. Таны өмнө тавигдсан зам. Бурхан таныг яг ямар хувь тавиланд дуудсан бэ? Бурхан таны өмнө ямар зам тавьсан болоо? Өнгөрсөн 7 хоногт би янз янзын мэргэжлийн хүмүүсийн итгэлийн амьдралыг бас харах гэж хэд хэдэн юмыг ингэ сөхөж үзсэн. Тэрэн дотор нэг хүний амьдралаас болоод үнэхээр их догдолсон. За тэр хүн бол 1450 оны үед амьдарч ирсэн байна. 1400 оны ихээр амьдарч ирсэн. Тэр хүн бол пастор байгаагүй, номлогч байгаагүй, тэр хүн библийн багш байгаагүй, элгэлтийн эзэн байгаагүй. Гэхдээ хүн төрлөختөнд Бурхныг таньж мэдхэд маш том үүрэг ороод гүйцэтгсэн. 1999 он A&E Network гэж байгууллагаас түүнийг мянганы шилдэг хүн гэж тооцсон. Харин 1997 онд Time Life гэдэг сэтгүүл тэр хүний бүтээсэн бүтээлийг мянганы хамгийн чухал нээлт гэж үзсэн. Мянганы хамгийн чухал нээлт. Гоцгойд нээлт гэж хэлээгүй, харин чухал нээлт гэнэ бүр чухал. Энэ хүн ямар хүн бэ гэхээр түүний нэрийг болохоор Йоханнес Гутенберг гэдэг. Энэ хүн бол зохион бүтээгч. Христэд итгэдэг. Бурхны арга замаар амьдрахыг хичээдэг зохион бүтээгч. Йоханнес Гутенберг гэж энэ хүн маш олон зүйлийг зохион бүтээсний дотор нэг зүйлийг зохион бүтээх гэж маш олон өдөр, маш олон шөнийг нойргүй өнгөрүүлсэн. Энэ зүйлийг зохион бүтээхийн тулд маш их цагийг зарцуулсан. Гэхдээ энэ зүйлийг зохион бүтээсэн нь мянганы хамгийн чухал нээлт болсон. Энэ хүний өмнө тавигдсан зам бол энэ л байж. Гэхдээ өмнө тавигдсан энэ замыг амжилттай дуусгасан гэсэн. 1455 онд түүний зохион бүтээсэн хэвлэлийн машин нь 1286 хуудастай 3 сая 400 мянган үсэгтэй анхны Библийг хэвлэсэн байна. Хэвлэмэл Библийг анхны.
Тэгээ энэ хүний зохион бүтээсэн Гутенбергийн хэвлэх машин гэдэг энэ машинаар хэдэн мянган библиуд хэвлэгдэж дэлхийн үндсэн булан бүрт Бурхны үг тарж түгэхэд хэрэглэгцээ гэсэн. Энэ хүн бол пастор байгаагүй, номлогч байгаагүй, илгээлтийн эзэн байгаагүй, харин зүгээр зохион бүтээгч байсан. Хийж чадах зүйлээрээ Бурхныг алдаршуулахаар шийдсэн. Түүний өмнө тавигдсан зам бол Бурхан түүнд өгсөн юмыг сонууж өгдөг, хардаг, сэтгэдэг, бүтээдэг чадвараар Бурхныг алдаршуулахын төлөө амьдэрсэн. Түүний мөрөөдөл нь Библийг хэвлэмээр байна гэж. Халелуя. Тэгээд Библийг хэвлэсэн. Харин Библийг хэдэн мянган хэвлэж тараасан. Үүнээс гадна яг энэ цаг үед бас бидний дунд амьдарч байгаа өөр ажил мэргэжлийн маш олон хүмүүс байна. За энэ хүн бол бас пастор биш, сүмийн номлогч биш. Гэхдээ түүнийг дэвжээн дээр гарч ирэх үед нь хэдэн мянгаар хүмүүс үздэг. Харин энэ хүн дэвжээн дээр гарч ирэхдээ толгоонд нэг юм кис зүгээд гарч ирдэг. Тэгээд энэ хүн гарч ирээд дэвжээн дээр өөрийгөө болохоор Бурхны хүү гэж нэрлэдэг. Өөрийнх нь одоо яг дэвжээний нэр. Тэгээд ялалт байгуулах болгондоо Бурханд алдарна бай гэж хашгирдаг хүн байна. Энэ хүний нэр нь болохоор Йол Ромеро гэж хүн. Йохан 3:16 гэсэн кис толгоондоо зүүж гарч ирээд дэвжээн дээр өөрт нь өгөгдсөн зам дээрээ Бурхныг алдаршуулж явдаг хүн. За энэ хүн ямар хүн бэ гэхээр UFC буюу мэргэжлийн тулааны тамирч. Олон жил мэргэжлийн тулаанаар тулалдаж байгаа. Тэгээ зарим хүмүүс бодож магадгүй мэрэгч эзэн итгэдэг байж яагаад зодоо хийгээд байна гэж. Бидний хувьд бол ойлгохгүй зодоо бодоо ингээд. Гэтэл энэ чи өөрөө бас хөгжсөн урлаг байгаа. Өөрийн гэсэн дүрмтэй. Харин өөрийнхөө яг тэр чадах зүйлээрээ Бурхныг алдаршуул. Дэвжээн дээр гарч ирэх болгондоо Йохан 3:16 гэсэн кис толгоон дээр зүгээ тэгээ тэрүүн рүүгээ цаадаг. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ илгээсэн. Ингэснээр хүүд итгэгч хинч мөхөхгүй харин мөн хамтаа болно гэдэг тунхаглалыг хийдгээ гэсэн. За сайн нэг баг төрүүлсэн ямар баг төрүүлдээ сагсаар энэ бэгээр мөөж? Хин гэсэн бэ? За. Golden State Warriors. Энэ багийн алтан тоглогч байгаа. Хэн бэлээ? Стивен Кари тий. Тэгээ Стивен Каригийн талаар саяны сүүлийн тоглолтын дээр нэг сагс сонирхдаг залуу маань ярьж байсан. Йоо, Кари нэр амар байлаа шүү дээ. Баг харахгүй шидэл оруулаад. Аваа шидэл оруулаад. Сүүлийн тоглолтын дээр амар байсан юм шиг тий. Гурваас бол өстө балалсан шүү дээ. Гэхдээ Стивен Кари тоглолт болгон дээр нэг зүйлийг дандаа илэрхийлдэг тий. Стивен Каригийн шүтэн бишигчнэр нь яадаг вэ гэхээр сагсан мөнгө сонирхдаг залуучууд Стивен Каригийн пүүзийг авч өмсөхийг хүсэж байна. Харин түүний пүүз дэлхийд даяар брэнд болж байгаа. Тэр пүүзийг авч өмссөн гол автоматар нэг юмыг тэд хаах хэрэгтэй болдог. Ямар зүйл байдаг вэ? Филиппой 4-ийн 13 гэсэн ишлэл байдаг. Пүүзэн дээр. Надад хүчийг өгдөг түүгээр би бүгдийг хийж чадна гэсэн ишлэлтэй пүүз өмсдөг. Амен. Стивен Кари бол хүмүүс үнэхээр хүндэлдэг тэр бол яг энэ цаг үеийн алтан тоглогч. Бага ялалтанд хүрэхэд гол үргүүдийг гүйцэтгэдэг. Гэхдээ тэр ялалт байгуулах үед хүмүүс түүний өмссөн хувцсыг хүртэл харна. Залуучууд пүүзийг авч өмсмөр санагдана. Пүүзийг авч өмсөд итгэж биш чадав ингээд харангууд Филиппой 4:13 гэсэн ишлэл байж шүү дээ. Энэ одоо юу гэж судах тайм болоо. Эннээс болоод Стивен Кари ялалт байгуулаад байгаа та гэж байна. Тэгээд дараа нөгөө ишлэлийг хайсан чинь хаана байгаа вэ? Библиэлд надад хүчийг өгдөг түүгээр би бүгдийг хийж чадна гэсэн шүү. Тэгэхээр өөрсдийнхөө өмнө тавигдсан замыг бид амжилттайгаар дуусгаж өгөгдсөн бэлэг авьяасаараа Бурхныг алдаршуулан амьдрах хэрэгтэй. Таны өмнө тавигдсан зам юу вэ? Миний өмнө тавигдсан зам бол би пастрын үйлчлэл байна. За үүнээс гадна бас хэвлэл мэдээллийн салбарт үйлчилж байгаа. Энэ замаа бас би амжилттай дуусгахын төлөө хичээж яваа гэсэн. Тэгвэл танд өгөгдсөн бэлэг авьяас таны өмнө тавигдсан зам юу вэ? Та бүхний зарим нь бизнесмен байна. Зарим нь эмч байна. За манай чуулган чи нэг олон мэрэгчтэй хүн байдаг юм биш. Эмч, багш, бизнесмен. За тэгээд санхүүгийн мэрэгжилтэн, инженер. Өөр ямар хүмүүс байна? Спортын сэтгүүлч, татварын байцаагч, цагдаа. Өөр ямар мэрэгчтэй хүмүүс байна? Мэрэгч нь хэлэгдэг хүн байна. Оо, тоглооч байна.
Хуульч байна. Иргэцүүлж хуульч өөр. Магтаалын өдөртөгч гэж мэрэгчлээ. Яг үнэн. Өөрсөлтөө өгөгдсөн бэлэг авьяас таны өмнө тавигдсан тэр зам дээр амжилттай замаа туулж бас амжилттай дуусгая. Бурхныг алдаршуулсан хуульч болъё, амин. Бурхныг алдаршуулсан эмч болъё. Хэн нэгний шүдийг янзалж байхдаа тэр хүний зүрх сэтгэл дотор байгаа хорхоотой араануудыг суг татах. Эсвэл хорхоотсон байгаа сэтгэлийнхэн тэр сувгуудыг эмчлэх. Тийм эмч болцгоо юм аа. Өөрсдийнхөө өмнө тавигдсан тэр зам дээр эзнийг алдаршуулцгаая. Таны өмнө тавигдсан зам, таны өмнө тавигдсан туулах ёстой, дуусгах ёстой тэр амьдралыг Бурхны алдрын төлөө зориулцгаая. Нэг үгийг хэлээд энэ хоёрдугаар хэсгийг дуусгая. Бага газраа эзнэр манлайлаа гэдэг. Намайг дагаад хэлээрэй. Бага газраа эзнэр манлайлаа. За одоо бүгдээ нэг ганцхан минутын дотор шуугилдаах юм. Та хажууд байгаа өнрөгөө хараад өөрийнхөө мэрэгчлийг хэлээд за энэ зам дээр би Бурхныг алдаршуулна гэж өөрийгөө танилцуулаач. Хоёр хажуураа болоод юу хийж байгаа вэ? Хажууд байгаа өнрөгөө хараад юу хийж байгаа вэ? Хийж байгаа зүйлээрээ малж байгаа маллахтаа эзнийг алдаршуулж болно шүү дээ. За хажууд байгаа өнрөгөө хараасаа хэлээрэй. Би ийм мэрэгжилтэй ийм юм хийж байна. Эсвэл би ийм хийх гэж байгаа. Энэгээр эзнийг алдаршуулнаа гэж. Урд хаан байгаа хүмүүс ганцаараа сууж байгаа араас нь татаад ой би ийм мэрэгжилтэй би ийм нэ гэж. Тэг ой би ийм мэрэгжилтэй. Амен. Бидний өмнө тавигдсан замыг бид амжилттайгаар туулъя, бас амжилттайгаар дуусгая. За өнөөдөр бид хамтдаа Еврей 12 дугаар бүлгийн 1-3 дугаар ишлэлээр суралцж байна. Сурах ёстой 3 чухал зүйл маань. Энэ замаа дуусгахад заримдаа бид шантардаг. Заримдаа бид контрол алддаг. Заримдаа яг энэ зам дээр явж байгаа үедээ бусад руу хараад тэд илүү амжилттай явж байна. Би яасан юм бэ гэж өөрийгөө харьцуулан өөрийгөө голгохгүй байдаг. Заримдаа өөр зам руу үсрээд орчмоор санагдахгүй байдаг. Заримдаа бид нэр шантраад ухармаар санагдахгүй байдаг. Тэгвэл энэ 3 дахь зүйл нь үнэхээр чухал байна. Энэ 3 дахь зүйл бол эзэн Есүсийг ширтэн хараад итгэлийн замаа, амьдралын замаа дуусгах хэрэгтэй. Хараагаа эзэн рүү өргөө дургчлаарай. Еврей номын 12 дугаар бүлгийн 2-оос 3 дугаар ишлэлээр ингэж хэлсэн байна. Итгэлийг эхлүүлэгч бөгөөд бүрэн дүүрэн төгсгөгч болох Есүс рүү хараагаа чиглүүлье. Тэр өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг стомсорлон загалмайг твцсэн бөгөөд Бурхны сэнтийн баруун гарт заларсан юм аа. Сэтгэлээр унахгүй байж тэнхээгээ барахгүй тулд түүнийг санагтун. Тэрээр өөрийнх нь эсрэг нүгэлтнүүдээс тийм эсэргүүцлийг твцсэн ажээ гэж. Намайг дагаад хэлээрэй. Хараагаа Есүс рүү чиглүүлье. Сэтгэлээр унахгүй байж тэнхээгээ барахгүй тулд түүнийг санагтун. Амен. Солонгосын хоогийн дайны үед яг хойд Солонгосын нутаг дэвсгэрт байсан нэг тосгон тэр чигээрээ одоо дөрвсөн байна. Тэр тосгон тэр чигээрээ дөрвөх үед тэр тосгонд нэг эмэгтэй үлдсэн. Тэр эмэгтэй дөрвөж чадаагүй. Шалтгаан юу гэхээр тэр эмэгтэй маань жирэмсэн байсан. Юуг төрөгчөөсөн учраас хүмүүс дөрвсөн ч тосгондоо ганцаараа үлдсэн. Түгээр барахгүй тосгондоо ганцаараа үлдснээс гадна өнөөх эмэгтэй маань төрөхөд бэлтгэж бүх зүйлүүдээ бацаасан байж. Тэгээд өнөө эмэгтэй маань төрөх үед нь туслахын нэг ирж хайсан. Харамсалтай тосгонд тэр чигээрээ дөрвсөн байж. Харин зэрэгэлдэх тосгонд хэд хэдэн хүн үлдсэн байхаа гэж бодож байх яг тэр үед бацлалт өгж хэлсэн.
Тэгээд өнөө эмэгтэй маань төрөхөд бэлдсэн цэвэр даавуу хэрэгтэй зүйлсүүдээ аваад зэрэглдэг тусган руу яаран явсан. Харин дараа нь аав нь хайж болоод нэг өдөр хэлсэн. Хүн чи яагаад гадуурна гэж тэнийж янз янзын болохгүй зүйл хийж байна гэж. Харин хүн сэтгэл зүрхээ уудлаад хэлсэн. Ааваа хүүхдүүд намайг бутж хүүхд гэж нэрлэдэг. Би Аз царайтай. Ээж та хоёр Америк хүмүүс. Эцэг эх чинь чамайг хайсан учраас, эцэг эх чинь чамайг голсон учраас чи энэ дээрээ манай улсад амьдарч байгаа үстэй гэж хэлдэг. Энээс болоод би өхмээр санагддаг гэж хэлсэн. Харин аав нь юу гэсэн гэж? Хүү минь ээ. Бид чамд үнэхээр хайртай. Яагаад гэвэл чи маш их үнцэн төлж байж энэ хорвоод амьдрах эрхээ олж авсан хүн байна. Чи бол бутаж хүүхэд биш. Харин чи бол хамгийн том хайраар хайрлагдсан байна. Чиний ээж чамайг аврахын тулд тэр өөрийнхөө бүх өвцгийг тайлаад чамайг үлгэдэж, тэр өөрийнхөө амь насаар, өөрийнхөө амьдралаар тэр чамайг аварч үлдсэн юм аа гэдэг хэлсэн. Энэ үгийг сонсоод хүн нэг өдрийн туршид өрөөндөө ойлж яагаад энэ түүхийг би өнөөдөр хүртэл сонсоогүй юм бэ гэж алгалсан. Дараа нь хүү аваасаа гүйсэн. Та намайг аваад миний ээжийн байгаа газар хүргэж өгч чадах уу? Тэр орой хүүг олсны дараа Америк цэргийн офицер хөлдөө байсан газрыг хагалаад яг тэр гүүрэн дор ээжийг нь оршуулсан байж. Ингээд хүүг аваад Америкаас Солонгос руу ирсэн. Солонгост ирсний дараа өнөөх гүүрийг хайж утсан. Бараг дээгүүр машин явж хүн явхаа болсон учраас гүүр битүү одоо өв сургасан, цэцэг сургасан, тал болсон байж. Харин яг байгаа газрыг ирж хайсаар очиход ээж нь тэнд оршуулгдсан хэсэг нь жижигхэн товцог болж үлдсэн байж. Харин яг тэр газар очисон үед тэр нь яг л намрын мөлөрлүүд дуусаад өвөлд өгчөөс нь чихэн салхитай өдөр байсан. Хүү тэр газар явж очиод өвдгөлд суугаад өөрийнхөө хувцсыг тайлаад ээжийг нь нутгалуулсан тэр газар дээр хувцсыг тавьсан. Тэгээд хүн нэг үгийг хэлсэн. Ээжээ их хүүтэн байсан байх та. Та их таарсан байх та. Намайг амьд үлдээхийн тулд хийсэн бүгдэд тань баярлалаа. Жаахан ч гэсэн дулаацаараа ээжээгээд асгарт л уйлж хүүхэд хувцаа тайлна нөгөө залуу маань ээжийг нь нутгалуулсан тэр жижигхэн товцог дээр хувцаа тавьсан. Энэ бол бодит болсон түүх. Бид итгэлийн энэ амьдралаа сайнаар дуусгахын тулд ямар их үнцэн төлөгдөн байж аврагдсан, хайрлагдсан, уучлагдсан гэдгээ заримдаа бид мартчихдаг. Харин Еврей номын 12 дугаар бүлэг бидэнд сэтгэлээр унаж тэнхээгээ барахгүй тулд хараагаа Есүс рүү өргөөрэй гэж хэлдэг. Өнөөдрийн амьдрал тохиолдож байгаа аар сайхан жижиг зовлонгуудаас болоод өмнөө тавигдсан замаа дуусгаж чадхааргүйгээр цөхөргүй бидэнд байдаг. Харин ах дүүс минь эзэн өнөөдөр биднийг дахин ятгаж хараагаа Есүс рүү өргөе. Загалмаа дээр таны төлөө амиан өргөсөн. Загалмаа дээр таны төлөө гутаагдж, ичхүүрт орж доромжлогдсон. Бүх хүмүүсээр орхигдсон их эзэн Есүс таныг аврахын тулд асар их үнцэн төлжээ. Хэрвээ бид үүнийг л мартах юм бол хэн нэгэн биднийг орхих үед бид амархан сэтгэлээр байдаг. Харин үүнийг санах үед бүх дэлхий биднийг орхисон ч бид замаа амжилттай туулж чадна. Сэтгэлээр унахгүй байж тэнхээгээ барахгүй тулд эзэн рүү хараагаа өргөөрэй. Эзэн Есүс ийм их үнцэн төлж таныг хайрласан. Тийм учраас та асар үнцэнтэйгээр амьдрах эрхээ олж авсан нэгэн байна. Асар үнцэнтэйгээр. Таны амьдралд санхүү дутагдсанаас болоод бүх санаа гарав. Ганц хоёр ажил бүтлгүүдсээс болоод бүх санаа гарав. Харилцааны янз янзын зөрчилд орж хин нэгэн таныг орхиод явбал бүх санаа гарав. Харин бүх цагт, бүх талбар дээр, бүх нөхцөл байдал донд таныг хайрласаар байдаг тэр нэгэн байгааг та олж хараач.
Би бас нэг удаа орхигдсон мэдрэмжээсээ болоод сэтгэлээр унж байсан. Харин тэр үед эзэн надад сануулсан зүйл. Би чамайг орхиогүй. Би чиний талд байна. Би чамтай хамт байна. Яг л сүүдэр зогсоод намайг олж хараач гэж хэлж байгаа мэт. Тэр нэгний дуу сонс. Би хамт байгаа шүү дээ. Яагаад ганцаараа байна гэж хэлнэ вэ? Би хамт байна. Би чамайг хизээж орхиогүй. Хизээж мартаагүй. Тэгэхээр ах дүүс сэтгэлээр унахгүй байж тэнхээгээ барахгүй тулд их эзэн рүү хараагаар өргөөрэй. Эзэн рүү хараагаа өргөөд замаа амжилттай дуусгая. Урам зоригтойгоор урагшлая. Урам зоригтойгоор урагшлая. Бүгдээрээ суулгасаа авсаад эзний нэрээр. Амьдралд нь маш том хүсэл мөрөөдөл байсан нэг залуугийн түүхийг бид Библиэс уншдаг. Тэр залуу дөнгөж 16-7 настай байх үедээ нэг өрөө зүү зүүдэлсэн. Тэр зүүдийг хэрвээ тайлжхаар бол түүнийг нэгэн агуу хувьд тавилан хүчтэй өдөрдөгчийн байр суурьнд бурхан дуудаж байгаа зүүд байсан. Энэ байр суурь бол улс орныг өдөрдөх манлайлах байр суурь байсан. Гэхдээ энэ зүүдийг авсны дараа нэг залуу маань асуудалд орсон. Авсан цагаас ахгуулаад алхан болохоор амжилт руу явна гэж бодсон байж магадгүй. Гэтэл алхан болмоор амьдрал нь уруудаж байгаа мэт санагдсан. Энэ залуугийн нэр бол Йосеф. Ах нар нь түүнээс урвж түүнийг Медианы худалдаачдад зарж Египт газар руу болгон явуулсан. Тэндээ очисон ч гомдлгүйгээр хичээгээд амьдэрсэн. Потифар гэж хүний гэрт хичээж амьдэрсэн ч дараа нь зүү бусаар гүтгэгдэн хүчирхийлэгч гэж цоллуулан шоронд орсон. Амьдрал түүнд шудраг хандаагүй мэт санагдсан. Хичээгээд байхдаа уруудсан. Гэхдээ тэр гомдлоогүй. Тэр хараагаа бурхан руу өргөөд бурхан түүнд амласан хувь тавилан руугаа хараад тэр барай руугаа хараад урагшлаж байсан. Гэхдээ тэр шоронд байх үедээ юу болсныг та санаж байна уу? Хичээл зүтгэл итгэмжтэй байдлаас нь болоод шоронгийн бүх хоригдлуудыг хүртэл түүнд хариуцууллаа гэж хэлсэн. Түүний гарын үүс болгоны бурхан ерөөс магадгүй тэрнийг шуудаа хэлэхдээ бурхан эзэн минь таны надад бэлдсэн зам энийг гэж юу гэж хэлсэн баг. Йосефийн түүхийг уншвал тэр 7 удаа яг ойлгох бүр цөрхөн ойлгох хэмжээний нөхцөл байдалд орж ирсэн. Гэсэн ч тэр бурхан найдсан гэвэл өмнөө байгаа замаа дуусгахын тулд хараагаа эзэн рүү өргөөд урагшилж байсан гэсэн. Харин яг цаг нь болох үед бурхан түүнийг Египтийн ерөнхий сайдаар шоронгийн тэр харанхуй өрөөнөөс Египтийн ерөнхий сайдын байр суурин дээр гаргаж ирсэн. Энэ бол Йосефийн амьдралд тохиолдсон асуудалтай түүх биш. Харин Йосеф тэр чухал албан дээр очихын тулд суралцаж бэлтгэгдсэн амьдралын түүх байсныг тэр хожим нь ойлгосон. Тийм учраас Йосеф хэлэхдээ бурхан энэ цаг үеийн төлөө энэ олон хүмүүсийг аврахын тулд надад тэр зовлонг зөвшөөрчээ гэж тэр талархсан байдаг. Ах дүүс та ямар зам туулж байгааг эзэн бүгдийг мэднэ. Гэхдээ эзэн энэ өдөр та бидний урамшуулан ядгаж охин минь, хүү минь би чамтай хамт байгаа. Барай руу хараад бас хараагаа над руу өргөөд урагшлаа. Чи замаа амжилттай туулж чадна. Чи замаа амжилттай дуусгах чадна. Чи гараанаасаа барай хүртэл хангалттай гүйж бүү эргэж хар. Маргааш юу ч гэсэн битгий хар. Би ийм хүн. Надад ийм зүйл тохиолдсон. Би ийм гэж өөрийгөө бүс хөргөөр дүгнэ. Харин чи уралдааны зам дээр гүйж ядахгүй байгаа. Цөхөргүй байгаа. Гэхдээ чамд хүчийг өгдөг надаар
Чи замаа дуусгаж байна гэж эзэн таныг ятгах. Бүгдээ хамтдаа эзний нэрээр залбирая. Бүгдээ нүдэнэ бурхны нэрээр. Тэнэз би яг одоо энэ уралдааны талбар дээр ядарч байна. Гэхдээ та охиндоо та хүүдээ хүч хайрлаач. Йосеф яг л ганцаардаж яагаад надад амьдралын шударга сандаж байна гэж хэлэх нөхцөл байдалд орж байсан шиг би заримдаа яг тийм нөхцөл байдалд орж байна. Гэхдээ та надад хүч хайрлаач. Би замаа амжилттай туулмаар байна. Би эргэж хармааргүй. Би буцаж ядмааргүй. Би замаа амжилттай дуусгамаар байна. Яг ийм сэтгэлээр эзний өмнө ирцгээе. Магтаалын баг үйлчилж өгөөрэй. Харин магтаалын баг эзнийг магтаж байх үед та байгаа газраа эзэмд хэлээрэй. Яг одоо зөвхөрж байгаа нэгэн баг бол гараа эзэнд сунгаарай. Энэ бол эзэн рүү зүрх сэтгэлээ өргөх цаг байна. Надад хүч хэрэгтэй байна, би чадахгүй нэ гэж байгаа юм бол эзэн гэж түүнд гараа сунгаарай. Учир нь эзэн хүч дутагдсан нэгэнд хүч хийгүү гэж эзэн сулцсан өвдгийг тэнхрүүлж ядарсан зүрхэнд хүч чадал нэмдэг эзэн байна. Түүнгүйгээр бид замаа дуусгах чадахгүй гэдгийг тэр мэддэг учраас Матай 28 дугаар бүлгийн 20 дугаар эшлэлд хэлэхдээ үеийн төгсгөл хүртэл би чамтай үргэлж хамт байна гэж тэр хэлсэн эзэн байна. Тэр бидэнтэй хамт хүүг болно. Нэг хүн итгэлийн замаа туулсан итгэлийн замаа эргэж хараад дүнсэн байна. Эхнийхээ итгэлийн ихэн үеийн замаа хартал хоёр хүний мөр байсан. Эзэн энэ хэний мөр вэ гэж асуусан. Харин хэлсэн байна. Хайртай хүүхэд минь, нэг нь чиний мөр, харин нөгөөх нь миний мөр. Би чамтай хамт алхаж байна гэж. Дахиад итгэлийн хэсэг туулсан замаа хартал нэг л мөр байсан. Тэгээ сэтгэл зүрх нь өвдсөн. Эзэн энэ яагаад ганцхан мөр болчихвоо? Энэ замыг туулах үед надад үнэхээр хэцүү байсан. Яг хэцүү үед маань та хайцсан байсан юм гэж. Харин эзэн хэлсэн. Охин минь, хүн энэ бол чиний мөр биш ээ. Харин миний мөр. Чи явж чадахгүй зөвхөрсөн. Чи урагшлах хүч тэнхээгүй болсон. Харин би чамайг үүрээд урагшилсан юм аа. Энэ бол чиний мөр биш, миний мөр. Чамайг үүрээд, чамайг дүүрээд, чамайг тэврээд тэр замыг би туулсан юм аа. Итгэл найдвар баяр хөөрч болж би нулимсээ чинь арчиж би чамайг тэврээд энэ замыг туулсан гэж хэлсэн. Харин дараа нөгөө хүний нүднээс нулимс урсан эзэн минь баярлалаа. Үнэн хэрэгтэй би биш энэ замыг та туулсан байна. Надад хүчийг өгдөг танаар би үргэлжлүүлэн замаа дуусгах чадна гэж үзсэн. Таны хүнд хэцүү үед тэр таныг тэмрээд замыг туулдаг. Тэр зүгээр барайн дээр таныг хүлээж өгдөг нэгэн биш. Үеийн төгсгөл хүртэл би үргэлж чамтай хамт байна гэж амласан амлалтандаа итгэмжтэй эзэн байна. Хэрвээ танд хэцүү байх бол эзэн минь намайг та өргөөж, эзэн минь та намайг тэмрээч, эзэн минь би урагшилж чадахгүй надад та хүч минь болооч гэж та эзэнд хэлээр бид түүнгүүгээр замаа дуусгаж чадахгүй. Бүгдээ хамтдаа эзний өмнөрөө залбирцгаая. Та зүрх сэтгэлээрээ эзэнд хэлээ. Энэ урыг эзний оршихуйд төвний өмнө залбирцгаая. Эзний өмнө очиод залбирцгаая. Түүний оршихуйг эрэлтгийцгээе. Халелуя. Эзний гараа сунгаад эзний хашгирмаар хашгираад эзний сүхэрмаар сүхрөө эзний би хараа танд руу үргэж байна харцаа танд руу үргэж байна сэтгэлдээ би өмсөн байна тэнхээ дутагдсан байна надад хүч минь болдог танд руу ирж байна гэж та эзний өмнө халелуя
Jesus biteni olsa niente scelta di dove fuggì Jesus tendermi Jesus biteni olsa Jesus Jesus biteni olsa niente scelta di dove fuggì Бүгд эзэнд залбирал болгон энэ магтаалыг өргөцгөн. Таны варт би бүхнээ даатгах Jesus tendermi Jesus biteni olsa niente scelta di dove fuggì Jesus biteni Bitken dahi Хамт солоогдоо Хамт хөрвайсэн Таны бүх цаа Таны яндарта Би батитгэ Jesus tendermi Jesus biteni olsa niente scelta di dove fuggì Jesus tendermi Jesus biteni olsa niente scelta di dove fuggì Jesus tendermi Jesus biteni olsa niente scelta di dove fuggì Jesus tendermi Jesus biteni olsa niente scelta di dove fuggì сэтгэлээр унахгүй байж Тэнгэр
үнгээгээ барахгүй тулд эзнийг санагдав. Эзэн Исая 43 дугаар бүлгээр дамжуулан энд байгаа таныг урамшуулан ятгаж байна. Энд хэлэгдэж байгаа Яаков болон Израиль бол таны тухай. Харин Яаков чамайг бүтээгч эзэн, Израиль чамайг бий болгогч эзэн одоо ингэж айлдаж байна. Би чамайг аварсан бүү айхт. Би чамайг нэрээр нь дуудсан. Чи бол минийх. Чамайг ус хаталхад би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй. Дөлнч чамайг шатаахгүй. Учир нь би бол чиний бурхан эзэн. Израилийн ариун нэгэн чиний аврагч мөн. Чи миний нүдэнд үнэтэй, хүндтэй. Би чамд хайртай. Тиймээс би чиний оронд өөр нэгнийг өгч, амийн чин оронд би өөр нэгнийг залсан. Эзэн Есүсийг бидний оронд тавьсан. Би чамтай хамт байгаа тул бүү айхтун. Би чамайг болон чиний үр өдрийг дорн зүгээс, чамайг өрн зүгээс авцран цуглуулна. Би умардад тэднийг гаргаж өг гээд өмнө зүгт бүү саатуулагтун. Хөвгүүдийг нь алсголоос огтыг нь газрын хязгаараас. Авчирна. Миний нэрээр дуудагдсан хүн бүрийг авчиргатун. Би түүнийг алдрын хаан төлөө бүтээж, хэлбэржүүлж, хийсэн гэж эзэн айлдаж байна. Эзэн энд байгаа өөрийн охид хөвгүүдийг дахин урамшуулж, хайртай хүмүн, хайртай охин, би чамтай хамт байгаа тул бүү айхт. Би чиний гэр орныг дүүргэн. Би чамайг хамгаалж, би чамайг тэнгэрүүлэх болно. Өнөөдөр ургаад маргааш гандаж ундаг цэцэг шиг өчүүхэн хэн нэгэнд бүү найдагт. Харин үргэлж цэцэглэж байдаг. Уурхан түлжиж байдаг мөн шиг. Би чиний баяр хөөр байж, би чамайг тэнгэрүүлэх болно. Хэн нэгэн хүнээс болж, шаналж, эсвэл баярлаж, гониглж, эсвэл бүү догдол. Харин надаас болж баярлаж, надаас болж догдолж, надаас болж магтаж, надаас болоод урагшлагдаг. Охин, хүү, би чамайг дүүргдэг шиг хэн ч чамайг дүүргэж чадахгүй. Миний чамд өгдөг шиг зүйлийг хэн ч чамд өгч чадахгүй. Харин би чамайг дүүргэж, би чамайг тэнгэрүүлж, би чамайг хэрэгүүлнэ. Би чамайг хизээж орхихгүй, хизээж мартахгүй. Үеийн төгсгөл хүртэл би чамтай хамт байна. Миний өгдөг хүч чадлаас болоод чи бүгдийг ялан дийлж чадна. Даван гарч чадна. Бүгдээ хамтдаа эзэнд итгэлэн тунхаглан өчицгөөе. Та намайг дагаад зүрх сэтгэлээ эзэнд өргөөд тунхаглан хэлнэ. Их эзэн би танд найдах болно. Өөр юу ч биш. Та бол миний мөнхийн найдвар билээ. Би танаас болоод магтаж, залбирч, баярлаж, догдолж, урагшлах болно. Их эзэн та бол миний хорогдох газар, хадан суурь, миний бүх баяр хөөр, бүх амьдрал маань билээ. Их эзэн миний эргэн тойронд байгаа хүмүүст та надаар дамжуулан итгэл найдварыг, гэрчлэлийг, үнэнийг, зөвхт байдлыг, төсвөр төвчээрийг, хайрыг харуулах болтугай.
Миний үг яриа. Зүрх сэтгэл, хандлага, сонголт болгон маань миний нөхцөл байдал, миний эргэн тойронд байгаа хүмүүсээс болж биш, танаас болж урагшлах болно. Та миний итгэл найдвар, та миний баяр хөөр, намайг юуч зогсоож, юуч нурааж чадахгүй. Намайг хайрлсан, таны хайраас юуч намайг салгаж чадахгүй. Би заман амжилттай туулах болно. Би заман амжилттай дуусгах болно. Надад хүчийг өгдөг танаар дамжуулан Есүс эзний нэрээр. Амен. Амен. Амен.